За бүгдний өнөөдрийн мэндийг өргөе. Намайг Төмөж гэдэг энэ зам дээрийн талаар судалгаа хийдэг юм байна. Өнгөрсөн 5 сарын 1-ний өдөр хөвлийн байгуурлаж 10 замын төлөлт гэдэг иргэд олон нийтэд ерөнхийдөө танилцуулсан байгаа. Тэгээ тухайн үед бол сэтгүүлчид надаас энэ зайсангийн уулзрыг нэг чиг болгосон талаар энд одоо хэрхэн ямар бодолтой байна, юу гэж бодож байна гэдэг талаар асуужсэн болохоор өнгөрсөн сар гаруй хугацаанд зайсангийн замд бол ингээд судалгаа шинжилгээ хийлээ. За тэгээд ер нь 10 төрлийн судалгаа хийж 4 төрлийн ер нь шинжилгээ хийсэн байгаа. За асуудал бол ойлгомжтой тийм зайсангийн уулзалт хэвцээ чиглэлдээ төгжрөл үүсэж буюу одоо зайсангийн яарамгийн гүүрэн дээр төгжрөл үүсэж улмаар зайсанг тойрсон нэг чиг юм хөдөлгөөнтэй болгосон. За тэгээд судалгаа хийсэн, шинжилгээ хийсэн дүгнэлтэнд юу гэж харсан гэхээр зайсангийн уулзрыг нэвтрүүлэх чадвар нь оргил цагийн ачааллаа дийлэхгүй төгсөрдөг. За шийдэл нь бол зайсангийн уулзар дээр уулзар төсөл гэж хэрэгжүүлэх шаардлагатай гэж гарч ирсэн байгаа. Тэгээд энэ талаар ерөнхийдөө танилцуулна. За нийтдээ 10 гаруй удаа ерөнхийдөө очсон. Тэгээд үүний 4 өдөр нь бол яг дата бүрдүүлэлт хийсэн. За ажлын 2 өдөр болоод амралтын 2 өдөр. Энэ бол яг одоо сонгож авсан цагууд буюу нэг оргил ачааллын өглөө төрөв ороод сахав гэдэг бол авсан байж байгаа. За энэ 5 сарын 3-ны өдөр одоо 1-р сард харж байна. За нийт бол 4 зам уулзраас бол 3982 хувийн тээвэр хэсэл нэгтэж 73 автобус зорчиж 75 тээвэр хэсэл дүрм зорчиж зохицуулах хэрэгсэл хэмтэж чиглэлдээ 36 секунд, босоо чиглэлдээ 40 секунд байсан гэдэг. За юм байж байгаа. Өглөөний 7:38 цаг үеийн ажил эхлэх цагаар. За тэгээд эндээс замын нөхцөл байдлаа шалтгаан гарааны хурд багал жоохон асуудалтай байгаа. Ер нь бол энэ Улаанбаатар хотын хэвтэй болон босоо тэмдэг огтлцдог цэгүүд нэг цаг нэмдэг огтлцож байгаа. Тэгээд зайсангийн уулзар босоо чиглэл нь өөрөө хэвтэй чиглэлээс өндөр ачаалттай ажлын өдрөөр бүр их гэдэг. За бас ажил эхлэх тарах цагийн ачаал энэ хөдөлгөөний урсгал мастерс нь өөр байдаг. Энэ л яриад бол маш детальчлаад яриад олон яриад болохоор би ерөнхийдөө болон байна. За тэгээд 1-р цагаас бол 1800 тээвэр хэсэл бол нэг цагийн хугацаанд нэвтэрсэн байна. Үүний чигээрээ бол 50%, баруун эргэж байгаа тээвэр хэсэл бол 50% байдаг шаарсан байна. Тэгээд зүүн эргэх нэмэлт сектор бол 90 машин нэвтэрсэн гэдэг. За энэ 1-р цагаас энэ 2-р цагаас за 3-р цагаас харж байгаа чигээрээ 70 буюу баруун эргэж байгаа 30% гэдэг. За ингээд 5 сарын 3-ны өдөр 6-ны өдөр байна. За 6-ны өдөр бол одоо автобусны зорчилт оргил цагаас зурж энэ дата бүрдүүлээд сүүлд ингээд дүнж судалгаа шинжилгээ хийж аягүй олон тийм маш олон тийм сонирхолтой ч юм уу одоо фактууд ингээд гарч ирж байгаа. Одоо тэрний нэг нь юу гэхээр автобусны зорчилт оргил цагаас зурж хоосон. Юу гэж нэг бол ингээд зайсан нэг өглөө ингээд одоо автобусны нийтийн тээвэр одоо автобусны буудлын дээр зөндөө хүнтэй нийтийн тээврийн гүйцэтгэх хүмүүс маш ингээд байгаад байгаа хэрэг цөөхөн автобус явж байгаа. Тэгэхээр ингээд автобус ерөөдөө пик дөрөв хүнтэй гэж. Эсвэл тэнд ингээд маш хөнгөн шахан байж байгаа ч автобус нь тэнд бас ингээд их явдаг. Тэгэхээр ингээд автобус буцахтаа нь хоос явна ч гэдэг юм те. Нэг бол хоос явна, нэг бол дүүр явна. Яг нэг тогтсон яг хүмүүстэйгээ таарсан тийм зохион байгуулалтыг бол хийдэггүй гэдэг эндээс бас харагдаж байгаа. За цагдаа ажиллаж байсан ч одоо энэ дөрөв зорчиж буй тээвэр хэсэл буюу энэ яармаг чиглэлээс ирж байгаа тээвэр хэслүүд ижин уулзрыг бүтэн торгоод 2 км байгаа. 2 км тойрохгүй одоо төгжрөхгүй цаг хугацаа алдахгүй гэд мэдлгүүрийн зогсоолоор орж зөвхөн баруун гарт тийшээ ирэх зам дээр бол зүүн гарт тийшээ ирэх дөрөв зорчоод улмаар эндээс одоо зам тээврийн ослоод бас зөндөө үүсэж байгаа. За тэгээд цагдаа байсан ч гэсэн одоо цагдааг илэг барьж байгаа ч юм уу гэж нэгэл яг нэг амьдралгүй шийдвэр гэсэн гэл тэр нь харагдаж байна гэсэн үг л дээ. За тэгээд 5 сарын 6-ны өдөр ингээд 1 2 3 дугаар цагаас ингээд харагдаж байна. За 9-ний өдөр. За 9-ний өдөр бол их сонирхолтой өдөр бол байсан. Энд бол одоо гэрэл төхөө бол босоо чиглэлд тэр чигт нь асаацсан байсан. Зохицуулагч тэр чигтээ ажиллаж байсан. За хэвтэй чиглэлдээ бол одоо 36 босоо чиглэлдээ төчгөд ерөнхийдөө дараагийн 7 хоногт би бол авчгаад гэрэл төхөө тиймэрхүү байдлаар асаж байсан. Энэ үед бол цагдаа бол яаж хийсэн гэхээр хэвтэй чиглэлийг 40-50 орчим секунд орчимд татаад босоо чиглэлийг 120-аас 130 буюу үндсэндээ хэвтэй чиглэлээс 2 дахин их хугацаанд татж байгаа юм босоо чиглэлийг. Тэгээ зохицуулагчид л маш буруу ажилласан цагдаа гэсэн үг шүү дээ. За босоо чиглэлийг авахаар босоо чиглэлийн одоо энэ 3 дахь цагаас нь харагдана. Баруун эргэж байгаа 35% нь одоо 1301 тээвэр хэслийн баруун эргэж байгаа нь 35% байгаа. За энэ баруун эргэх гэхээр өөрөө ярамгийн одоо хэмрийн овооны замын хүлээ авах чадвар нь маш ингээд бас л бөөтөл үүссэн те юм нэг жижиг зам учраас тийшээ хүчээр аягүй олон тээвэр хэслийг оруулж байна гэсэн үг. Тэгэхээр тэндээ нэг тийм хөдөлгөөний ачаал ихтэй төгжрөл үүсэж байгаа хэвтэй чиглэлд. Тэгэхээр улмаар энэ хэвтэй чиглэлд үүсчин төгжрөл чинь дараагийн нэг хэвтэй чиглэлийн урсгал маань уулзрал нэвтрийг гэхээр
тэнд төгжрөлтийн учраас нэвтэрч чадахгүй болчихсон. Тэгэхээр яг хөр хэвтэй чиглэл урсгалаа авч чадахгүй дахиад босоо авч байгаа. Тэгээ босоо нь улам дахиад хэвтэйгээд төгжрүүлнэ гэдэг ийм дүгнэлт үүсэж байгаа. Тэгээ цагдвал энэ урсгал төгжрөл явсараад 1.4 км уулзар буюу Сарнах дэлгүүрийн уулзар дээр хүрч очиж байгаа. Тэгээ цагдвал бол ямар шалтгаантай би станцаар ярьсан эсвэл удирдлагын төвөөс ийм үүрэг даалгавар өгсөн юм уу эсвэл дарга нар нэг одоо татуулах болохоор цагдаагаар ингэж уулзаар ингэж авч байгаа юм. Яагаад ч юм зохиомол төгжрөл үүсгэж байгаа. Яг цагдаа бол ингэж заримдаа хүмүүс ярьдаг шүү дээ. Цагдаа төгжрлийг үүсгдэг хүмүүс тэгэл ярьдаг. Яг үнэхээр цагдаа зарим тохиолдолд төгжрлийг өөрөө үүсгдэг, өөрөө төгжрлийн шалтгаан болно гэдэг энэ дээр бол батлагдчихж байгаа. Тэгээ 1.4 км төгжрлийг үүсгэж чагаад тэгээ цагдаа өөр яваад гэж авахгүй жоо байж байгаа тэндээс. За тэгээд эндээс нэг хэлэх юм бол нэгдүгээр хэсгээс харж байгаа нь уг нь бол 1692 тээврийн хэсэл нэвтрэх ёстой байсан ч 1336 тээврийн хэсэл энэ дэр нэвтэрч чадчихсан. 400 орчим машин төгжрлийг ингээд зохиомжтой төгжрлийг цагдаагаа өөрөө үүсгэж байгаа л та. За нэг л одоо Улаанбаатар чинь ингээд одоо гэрэл тохиол зохицуулах хэрэгслэг ямар ч баг хэрэггүй шахан боллоо. Гэрэл тохиол өөргөө гүйцэтгэж чадахгүй одоо хүний хүчээр замын хөдөлгөөний зохицуултыг хийж байгаа ийм байгаа учраас зохицуулагч одоо замын цагдаа нартай хөдөлгөөний зохион байгуулалтын талаар сургалт хичээлийн хөгжүүлэлтийн талаар хичээл ормоор байна. Жишээ нь одоо нэг урсгалыг одоо аль нэг урсгал 400 уулзрантай ямар ч уулзрал хийж болно шүү дээ. Нэг урсгалыг их явуул бүгчигт явуулаад машин их явахгүй. Тэндээс машин ирдгээрэл ярьж байгаа байхгүй. 10 машин явуулахын тулд уулзраа нөгөө гурван талдаа одоо 60 машин бөгнүүлэх ийм хэрэггүй. Гэх мэтэр одоо зөв үргэлжлэхтэй тооцоолыг одоо заах хэрэгтэй байна. За 9-ний өдөр, 14-ний өдөр миний сүүлийн дата бүрдүүлэлт авсан. Одоо хүчтэй шорон шорохтой өдөр байсан. За үүний бол бас тэр хэслийн хурд бол удаашрсан. За босоо урсгал амралтын өдрөөс ажлын өдөр ихтэй энэ заагааны хөдөлгөөний матрицын асуудлууд нэрийн асуудлууд тусдаа харагдана. За тэгээд цаад туслах уулзар дээр бас 5 сарын 3, 6, 9, 14-ний өдөр 3 цагаас буюу их тэнгэр рүү хайс руу босоогоос хитэгээс гэдэг нэг юм чиглэлээр бас дата бүрдүүлэлт хийсэн. За тэгээд ер нь дүгнэлт одоо юу гэж гарчсан бэ гэхээр одоо энэ дээр харагдаж байна. За энэ бол хэмжээ яваар зам буюу ярамгаас яг нэг хойноос план зургийг харж байгаа. Эндээс бол ярамгаас зайсан гол цоглол хийж байгаа. За тэндээс бол 42 гэдэг байна сум дотор. За энэ бол 2 минут буюу гэрэл тохионы 1 цикл гэж асууж байгаа хугацаа. 1 цикл 42 энд ингэж гэрэл тохиож ингэж шүү дээ. Ер нь 4 замын уулзалт бол нэгэн дээр 30 секунд ногоослоо гэдэг нөгөө минут 30 секунд ээлжид 4 замын уулзалт гэрэл тохио авсан. За энэ дээр 2 минутанд хэд чинь 1 ногоос 3 улаан асч чана гэсэн үг. Тэгэхээр ногоосоход 1 30 секундэд хэдэн машин гарна гэдэг л энэ тооцоо гэж. Тэгэхээр 42 машин 2 минутанд ирж байгаа боловч яг бодит байдлаар 30 машин л нэвтрүүлж чадж байгаа. 12 машины юу өсөж байгаа. За тун зөвлөлтөд байгаа. 2 минутанд. За энэ бол цагт гэхээр 2 минутанд 12 машин буюу цагт 400 машины энэ тунж үүссэн, энэ төгсрөл нь үүсэж байгаа. 400 машин гэдэг бол одоо 1 км замд одоо энэ нэг зам шүү дээ. 1 км 130 машин, 3 км 400 машин. Юу гэдэг өглөөний 7:30-аас эхэлсэн одоо хөдөлгөөний ачаал зайсангийн уулзалт төгжүүлгүй байлаа гэж бодоход цагийн дараа буюу үндсэндээ 8:30 болж байгаа л энэ 3 км буюу ярамгийн үзүүдээр төгжрлөө үүсэж байсан байхгүй юу? Цэвэр ерөөсөө уулзраа нэвтрүүлж чаддгаар асуудал гэж. За хэрвээ гэрэл тохиог одоо босоо чиглэлд нь бол илүү их асааж байгаа. Яг нь босоо илүү түрүүн ачаалтай байдаг гэсэн учраас хэвтэй чиглэлд нь оргил цагт гэрэл тохиог илүү ижил асаах боломжгүй. Ягаад тэгэхээр хэрвээ илүү асаалаг бол энэ нөгөө нэг төгжрэлдээс нөлөөлж болохоор. За ер нь эндээс одоо Улаанбаатарт хэдэн гол авто замуудыг одоо инх тайвны өргөжлөө, их тойроо, баг тойроо, Чингисийн өргөжлөө гэдэг замууд байж байгаа. Энэ замууд хэдэн том уулзраад ирэн тоолдог. 14 зам, зүүн 4 зам, одоо 32 тойрог төв шуудан ч юм уу. Энэ хэдэн авто замууд дээр хэдэн том авто замуудыг хэдэн уулзрал холбдог. Нийслэлийн артериас болсон авто замууд дээр би яг нэг эмнэлгийн тий суцсны одоо нэг нарийслал буюу тромбоз үүссэн гэж тийм дүгнэлт өгсөн. Гаргаж байгаа. Ер нь бол та сая дата бүрдүүлэлтээр танилцуул хийсэн. Уулзар 400 уулзар дэргэд уулзар дээр зангирал үүсэж байгаа. Тэгээ зангирал үүсээд улмаар энэ уулзар орчин бөөгнөр үүсэж байгаа. Тэгээ энэ бөөгнөр нь явсараад төгсрөл үүсэж байгаа. Ийм цэвэр замын хөдөлгөөн, зам тээврийн алдаал нь Улаанбаатарын төгсрөлийн шалтгаан л тэрнээс одоо метро бариад ч юм уу хотод илээд энэ бол дараагийн хөгжөхөд бол өөр асуудал байна. За тэгээд уулзрын нэвтрүүлэх чадварыг сайжруулах үүднээс уулзар төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй.
За уулзар төсөл хэрэгжүүлж уулзарыг 30-аас 40% өргөх хэрэгтэй. Одоо л уулзарууд бол нийт 70-аас 80% хүрч ажиллаж чадж байгаа. За энэ бол яг аливаа нэг хин нэг бол яг нэг ингээ юу яаж байгаа утаанаар муулах гэсэн юм байхгүй. За уулзар төсөл гэж хэрэгжижсэн энэ одоо 33 уулзарыг 3 замын уулзарыг 4 замын уулзар болгож хэрэгжижсэн. За уулзар төсөл яг цагаа олсон сайн төсөл гэхдээ бол тийм бүр тийм төгс төсөл бол байгаагүй. 90% л сайн төсөл. Уулзрын төслийн зарим бол тийм алдаа бол одоо яг удамж төсөл ч тийм алдаа бол байдгаа. Тухайлбал одоо уулзрын нэвтрүүлэх чадрыг сайжруулсан, хүлээн авах чадрыг дагаж сайжруулах бас bottleneck эффектүүдийг өөрөө бас ингээд асуудал болдог. Одоо тэндээ дараагийн шат болох нь уулзар төсөл гэдэг бол үндэсний хэмжээний төсөл болгож хэмэл байгаа юм. За одоо энэ заасан уулзар орж жижиг бөгөөд алдаатай гэдэг нь бол харагдан. За ойроос нь за нэг бүдүүрүүлээд харахад яг нөхцөл байдал дээр бол ийм байгаа. За энийг бол холоос харахад ингэж байна. Ийм ингэж харагдаж байна. За тодруулж үзье тэ. За ер нь бол өргөдөхнөл гэсэн уулзар бол заасан уулзарыг өргөдөх. Өдрүүлж чадвар 30% сайжруулахад ямар төвжирч болж байна. За бүдүүрүүлээд харахад юм байна. За ойртуулаад харахад ямар ч юм алдаа мадаггүй тэмдэглэлгүй нэг хэн чинийхээ явган зорчт болоо тэр хэрэгслийн чинийхээ одоо хөдөлгөөнийг орохгүй ингээд гарааны урд маш сайн одоо тийм урсгал маш сайжирч байгаа. Ямар ч төгжрөлгүй зайсангийн жишээний уулзар бол ингэсэн бахал төгжрөл болж байгаа байхгүй. Одоо энэ жишээлч айгүй буруу шүү дээ. Жишээд ярмагс хэлж байгаа хүн бол 2 км-ийг тойроод энэ хотхон дундуур ороод одоо хүний нэг жолооч чинь нэг журталтай 2 км-ийн түвшний зардал цаг хугацаа гээл тэгэл энэ хотхон дотор орсон дээр одоо автомашины угаар тэр хотхоны оршин суугчдын эрүүл мэнд тэргээл маш олон асуудлуудыг үүсгэж байдаг. За энэ бол хэвлэж гэлдэ баруун зүүнд ингээд иймэрхүү ингээд урт толгойд ингээд сайжруулж өргөжүүлээ. Урагшаа хашаа ингээд нэмэлтээр уналттай үүргэдэг за юм шиг л гарсан биз. Тэгээ би энэ дээр бол одоо яг энэ нэг чиг болгосон энэ хүмүүст одоо тий авч хэрэгжүүлсэн удирдах одоо хүмүүс тандад л гээд энэ зайсангийн уулзрыг ямар ч тооцоол хийлгүүгээр задлах хөдөлгөөн зэрэгээр ярьж буруу шийдвэр гаргасанд нь үнэхээр хаамсаж байна. Зайсан шиг энгийн амархан уулзрын шийдлийг бодож олж чадахгүй байгаа хүмүүсээр нийслэлийн авто замын сүлжээг сэглүүлж сүрүүлэхгүй. Төгжрлийг бууруулахаар ингэж ажиллаж байгаа юм чинь бусад замуудыг одоо бариад зэрэг одоо маш олон замуудын бүтээн байгуулалтыг барихаар ингэж зэгсэж байгаа. Тэднийг барьсан ч төгжрөл буурахгүй гэдгийг би энэ одоо бас дахиад баттай. Ганцхан жилийн дараа ажлаа өгөөд алах болох хүмүүсээр өнөөдөр нийслэлийн замын сүлжээгээр бүтэн тоглож зэрэмдэглэж байна. Татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн хөрөнгө мөнгийг оновчтой тооцоотой яг төгжрөл хэдэн буурах яг гэдэг бүр судалгаатай үр дүнтэй ажилтныг зарцуулмаар байгаа юм. Төгжрлийг бууруулах бодит үндэслэлтэй тооцоо судалгаатай ажиллаа эхлэхгүй зүгээр нь хар ухаанаар ингээ хүчээр шийддэг нэг за нэг иймэрхүү багцаанд байдаг баг. Ингэчүүдийг чинь гэдэг нэг тиймэрхүү байдлаар л авч ажил хэрэгжүүлж байгаа нь үнэхээр бүр харамсмар л байна. За би яагаад ингээ эсэргүүцэж байгаа бас ингээ шалтгаан бол би өмнөх хэвлэлийн урлагт танилцсан 10 замын төлөлт гэж танилцсан. Энэ хараар тэмдэглэсэн гол ачааллыг авчив одоогийн гол автцсан байна. Цэнхрээр тэмдэглэсэн нийт 20 орчим деталаас бүрдсэн 60 км орчим урттай энэ замуудыг энд мэдээж хотхон хороолт туслах одоо холбоос замуудыг ч юм уу бусад замуудыг л оролцоогүй. Яг цэвэр одоо гол ачааллыг авч байгаа замуудыг л оролцоож байгаа. Одоо энэ дээр л харж байгаа. Улаанбаатар руу инх тавина гэдэг баг ганцхан л энэ артерь зурцсан замтай. Энэ цэнхрээр тэмдэглэсэн замуудыг бариад өгөх юм бол Улаанбаатар руу ерөөсө хэвтээ 10, босоо 10 ийм өргөнчлөө шууд гол замуудаар холбогдно. Дэлхийн одоо бүхий л хотууд замаа их төлөвлөл явдаг. Бид нар тэр жишээнд дагуулах хэрэгтэй. Энэ бол Улаанбаатар хотын автозам болоод геометр талаас нь ингээд өөг төгс гэж ажиллахаар за ийм л байгаа. За тэгээд энэ автозам дээр мань 5 ийм тойрог буюу 1 2 3 4 5 дугаар тойрог ийм зам үүсэж байгаа. За тэгээд автобус нийтийн тээвэр зөвхөн одоо их тайвны өргөнчлөг 1 кг-д одоо давыг нийтэд зорчих бус 10 зам дээр нийтийн тээвэр. Ер нь нийтийн тээвэр төссөн бол 10 гол боломжтой нийтийн тээвэр давар хэрэгтэй зорчих. Ийм боломжтой үүсэж байгаа. За одоо зам тээвэртэй холбоотой төгжрлийг бууруулах үүднээс тийм маш олон одоо дүүжин тээвэрлэг, төмөр зам юу гэн за сэлб зэрэгэл дөрөв нөхөн гарч маш олон ажлуудыг санаачл хэрэгжүүлэхээр зураг төслийн шатанд орсон байж байгаа. Бид нар яагаад эсэргүүцэж байгаа шалтгаан одоо энэ дэрч. Одоогийн хараад байсан яг одоогийн гол
автоцааны сүлжээ. Үүнийгээс одоо сайжруулах ёстой байдал одоо зайсангийн төвжил дээр за энэ бол хөдөлгөөний урсгалыг өөрчилсөн те. За дүүжин тээвэр бол харагдаж байна. За дүүжин тээвэр бол одоо хувьд хэлэхэд ногоон байгууламж дутагдсан нийслэлчүүдэд байгаль орчин хэрэгтэй. Бидэнд одоо цор ганц очиж амрах газар богдуулна, урд бод богдуулна. Дүүжин тээврийг хотын төвөөс богдуул зайсан дугуй цагаан чиглэл рүү барих хэрэгтэй байна. Тэрээс сонгоо хайрхан дүүрэг ярамтай холбоод бол үр дүнгүй. За энэ төмөр замын асуудал дээр хэлэхэд бол одоо тэр яганаар үзмийн ханагч. Богдуулаад тойрч тэлж хөгжнөө. Тэдгээр одоо богдуул Төв аймаг налах тэдгээр суурин бүсүүдийг төмөр замаар холбож ил метро ЛРТ явуулна те. Түүнийг холбох одоо энэ яг энэ төмөр замыг хэрхэвч ингэж тасдаж болохгүй. Одоо нэрлийн төмөр зам ярьж байгаа. Ирлийн яаж байгаа явсан зам гэж. За сэлб зэрэгэлт явдал гэдэг одоо тааш үзэм биш бүтгэс ингэ усан цэгээр харагдсан тийм. За энэ бол гол зам биш одоо. Ямар ч ачааллахгүй. Зуны 3 сар лагер иргэдэг төгжрөлгүй транзит явуулахад л яг хэрэг болж байгаа юм л зам. Түүнээс төгжрөл 30% буурал гэдэг бол энэ бол худлаа. За 4 нөхөн гарцсан шараад байна гэж. За Улаанбаатар хот бол Аз Европыг холбосон цэгт байрладаг том бомб хот. Төмөр зам нь хотын тэг дундор нь хотыг хоёр хуваасан. Хотын төвийн гол зам болох их тойроо баг тойрог нь 4 үзүүр нь хотыг нэгтгэдэг. Яг дөрвмөчл гэсэн үг. 3 зам дээр нь одоо инх тайвны гүүр, олимпийн гүүр, нарны гүүр гэдэг 3 гүүр тавьчаад дөрөвдөгтөр нь нөхөн гарц одоо байж болохгүй. Энэ одоо хот төлөвлөлт архитектур талаасаа өрөөл татанхаал болж байна гэсэн юм л үг. За тараас алдаатай зам бол одоо бас байна. Лабораторийн уулзрыг холбогдож хаан улс хөнгөн хайрхан дүүргүүд одоо хотын урд хойд бусад өргөнчлөө өгөх замаар шууд холбогдох ёстой байсан юм аа. Түүнийг одоо нэгдүгээр ороолын тэр туслах замтай холбох нь бол бас буруу. Энэ трассыг өөрчил лабораторийн уулзраар холбол одоо бага зардлаа түргэн хугацаанд барих ийм боломжтой байна. За ингэж бол эсрүүцэл миний товчхон танилцуулга юм байна. Ер нь ингэж одоо сая түрүүн харсантай 10 замын төлөвлөлтөөр одоо гол замуудаа холбох ёстой л өнөөдөр энэ замууд бол замын бүтээн байгуулалтууд бол ямар ч хэрэггүй төгжрлийг бууруулахгүй юм үр дүнгуул туслаад байгаа. Эндээс миний одоо төгжрөл бол ерөөсөө хөгжлийн байсан үндэсний одоо гамшиг болсон асуудал. Төгжрлийг детачлаад ярил одоо замын төгжрөл, тээврийн төгжрөл, түрүүн зохицуулах хэрэгслийн төгжрөл, за зохицуулагчаас босон төгжрэл, одоо дарганараас босон төгжрэл гэдэг төмийн янзын маш олон зүйлийг асуудал ярьж байна. Тэгтэл одоо шийдэх ёстой албаныханд олигтойгоо судалгаа шийдэлж алга. Юм хийх гэж байгааг нь ойлгож байгаач нүдээ олоогүй харлаган шийдвэрүүд нь ямар ч үр дүнгүй. Яагаад төгжрөл буурахгүй муу төслийг хэрэгжүүлэхээр дайраад чичрээд байгаа юм. Асуудлаа олж хараагүй л шийдлэж олохгүй. Яг одоо үүсгэж байгаа тэр илэрж байгаа хэлбэртэй цаад үүсгэж байгаа шалтгаантай л тэмцэх ёстой шүү дээ. Дарга гэхээр л одоо бүх юмыг мэдэхгүй. Энэхүү төгсрөлийг бууруулж хотыг хөгжүүлэх төлөвлөлтийг төрийн 3 өндөрлөгт одоо бас бичгээр хамтуулна. Хотын сайд, хотын дарга хоёр анхан дунд шатлалын хүмүүсийн буруу үгээр явах нь бас үгээр явах бас тэдний үгээр шууд явах нь бол бас буруу. Зам тээврийн салбарын эрдэмтлэн судлаачлах үгийг сонслоо гэж. За төгсрөлийн талаар олон нийтийн хилцүүлэг, мэтгэлцээ хиймээр байна. Төр хувь гэлтгүй энэ асуудлыг шийдлээ бүгд ярилцаа. Тэ эрдэмтэн судлаачдад төрийн хувийн бүгд ерөнхийдөө оролцоод. Тэгээ үүнийг зохион байгуулж телевиз хэрэгсэл, мэдээлэл хэрэгсэл юу байна уу? Байвал ингээд ийм зохиож өгөөч гэдэг бас уриалмаар. Хэрвээ цаашд одоо тоохгүй нөгөө л одоо төгжрөл буурахгүй замуудаа байх гэх бас одоо цаашдаа тэгээд авилгатай тэмцэх газар шүүхт нь хандаж одоо энэ асуудлаар тэгээд яагаад энэ лобби төсөл хэрэгжүүлэх гээд байгаа гэдэг одоо тийм хардлага байна. За тэгээд миний надтай би ингээд яг төгсрөл энэ зам тээвэртэй холбоотой асуудлыг бие таа судалгааны ажил гэдэг өөрөө ч бас энэ салбарт ингээд ажилдаг хүний хувьд ингээд асуудлыг харж байгаа миний одоо дүгнэлт гэх юм бол Улаанбаатар төхрийн бүр шиг автозамтаад нийслэлчүүдийн артист суулсан гол зам дээр тромбоз үүссэн. Үүнээсээ болж төгжрөл осол ихээр гардаг. Энэ гурван гуцсан дарга даамлууд нь цагдаагаар төгжрөлгүй татуулаад иргэдэн энэ зуны халуун өвлийн хүйтэн салхишуурхтаад гарцаарч гарч чадахгүй 20-30 минут хүлээж зогсож байна. Энэ явсаар одоо нийгмийн бухимдлыг үүсгэж байна. Үүнийг шийдэх ёстой хүмүүст олигтойгоо судалгаач шалга, шийдэлж алга. Бид нар одоо бүгдээрээ чадваргүй хүмүүсийн тийм туршилтын тулаа болж байна. За ийм л байна. Миний судалгааны ажлыг танилцуулаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэмүүжин.
судлаач. Замтай өрөө судлаач.